Манай дараагийн илтгэл хаусны хийц бүтцийн шинжилэлт сэдвээр барилгын инженер, төслийн менежер Адил биш танилцуулах болно. За сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За газар хөдлөлтөөс үүсэх эрсдлийг бууруулах хотын утаа болон дуу чимээнээс холдож цэвэр агаарт үр хүүхдүүдэд өсгөх инженерийн хангамжийн дэд бүтцийн нэгдсэн сүлжээнд хангадах зэрэг зорилгоор энэ хаус хотхнуудыг сонирхох нь их нэмэгдчихлээ. Гэхдээ энэ дээр одоо юу гэдэг нэг айлын сууцны бүтээц инженерийн хангамжийн шийдлүүдийг маш тодорхой өгүүлсэн барилгын норм дүрмүүд байдаг хэдий ч ерөөсөө хэрэгжихгүй байгаа. Тэгэд энэ тухай шинжилгээтэй холбоотой сэдвийг хөндөж илтгэлээ танилцуулах юм. За хамгийн эхний хэсэг бол Улаанбаатарт хизээ газар хөдлөх вэ? За энэ асуултанд хариулах хэрэгтэй. За тэгэхээр та бүхэн бол мэдж байгаа Улаанбаатарын хотыг тойроод 6 ширхэг идэвхтэй хагарал байна. 2018 онд Японы эрдэмтэд 3 жилийн турш судалгаа хийж байгаа шинэ хагарал олчлоо. За 2005 оноос хойш бол энэ график дээр харагдаж байна. 170, 163, 207 гэвчсэн 2005 онд гинт 429 болцсон. За энэ бол яг юм юу гэдэг нь тохиолдлын зүйл ерөөсөө биш. 1994 оноос хойш өндөр наривчлалтайгаар газар хөдлөлтийг бичдэг станцууд байрлуулад хэмжижсэн. Тэр станцуудын байрлалыг өөрчлөөгүй, тэр станцууд яг л хэмжижсэн. Гэвч 2005 онд эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. За 2012 оноос эхлээд тэр улаанаар та нар харж байна. Одоо ингээд 2012 оноос хойш нийт хөдөлсөн газар хөдлөл аль хэдийн 12 мянгаыг давтсан. За энэ бол одоо нөгөө алдарт 7 дахь хагарал. Энэ хагарлын тухай юу гэдэг юм бэ? Яг энэнгээр явж байгаа, тэрнгээр явж байгаа гэсэн наривчлсан зураг үзүүлэх боломжгүй. Яагаад энийг үзүүлэх боломжгүй вэ гэхээр одоо энд амьдарч байгаа байшингч энэ хагарал дээр барьцсныг бид нар хэлж мэдэхгүй байхгүй. Хэрвээ энэ хагарал дээр барьцсан гэж гарах юм бол энэ байшингийн үнц нь юу болох вэ? Энэ бол хүний хөрөнгөтэй, хувийн эмчтэй холбоотой асуудлууд үүснэ. За ямар ч үсэн энэний зүүн талд нь харагдж байгаа нь бол 18 онд өнөөдөр сонин дээр нийтлэгдсэн нийтлэл. Энэний баруун талд харагдж байгаа нь бол 2023 онд зариг цэгмийн дээр нийтлэгдсэн нийтлэл. Тэгэхээр би энэнгээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр одоо юу гэдэг инженерийн газар хөдлөлтийг бол 500 жилд нэг удаа тохиолдох магадлалаар тооцдог. Тэгэхээр одоо хизээ газар хөдлөлтийг сүүлд газар хөдлөлтийг мэдчих юм бол за дараа хэдэн жилийн дараа хөдлөх юм бэ шүү гэдэг асуулт яригддаг байхгүй. Тэгэхээр яг одоо намайг сейсмологийн хүн ч юм уу эсвэл энэ чиглэлийн инженерийн газар хөдлөлийн хүн сонсвол шүүмжлэлтэй хандах байх. Гэхдээ би та нарт нэгэнт энэ асуултын хариултыг хэлэх ёстой. Яг одоо ч хөдөлж болно газар. Эсвэл 500 жилийн дараа ч хөдөлж болно. Гэхдээ нэг юмыг бодъё л дойдвол Улаанбаатар хотын анхны суурьшил 1639 онд тавигдсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр 1639 оноос хойш хүчтэй газар хөдлөлт болсон бол хэдүүлээ энийг тэмдэглээд мэдээд аваад ярьж явах ёстой тий. Гэхдээ 1639 оноос хойш өнөөдөр 384 жил өнгөрцсөн. Одоо бид нар 10 сарын 29-нд нийслэл хотын 389 жилийн ойг хийн. Тэгэхээр 500 жилээс хэдүүлээ 389-ыг хасъя л та. Биднэрт нэг ихтэй 116 жил байна гэж зүгээр нь хараар бодох байхгүй. Энэ бол ямар ч тийм баталгаатай зүйл биш. Тэгэхээр таны байшин магадгүй 100 жил байлаа гэхэд 500 жилийн дотор ороод өнгөрчих боломжтой байсан бол одоо энэ 116 жил болчихлоо л гэсэн үг. За дараагийнх нь. За тэгвэл газар хөдлөл яах юм? За энэ зурган дээр харагдж байгаа цөмийн реактор, Японд баригдсан эмнэлэг, гүүр бүгдэнд нь энэ зүүн талд нь харагдж байгаа тулгуурыг ашиглаж байгаа юм. Энэ бол газар хөдлөл тусгаарлах систем. Энэ газар хөдлөл тусгаарлах системийг яагаад хэрэглэх ёстой юм бэ гэж. Яагаад газар хөдлөл тусгаарлах системийг хэрэглэх ёстой юм бэ гэхээр таны байшин газар хөдлөсний дараа маргааш нь та байшингаа зарах боломжтой байх ёстой байхгүй. Ингэжээж таны байшин үн цэнтэй хөрөнгө оруулалт хувирах юм. Газар хөдлөсний дараа таны байшин хүчтгэх зардал нь бүр асар өндөр, бүр асар их байвал танд энэ ямар ч ашиггүй байхгүй. Тэгээ та хүчтгээ зарсан ч гэсэн энэ нөгөө нэг хүчтгсэн байшин байж тэгээ зарагдах магадлал багтай.
Тэгэхээр энийг бол хэрэглэх зайлшгүй шаардлага үүсчихэд байна. Тэгвэл энийг бол хэрэглэхдээ бас нэг учир утгатай хэрэглэнэ. Юу вэ гэхээр 2011 онд энэ бодит жишээ 2011 онд Шинэ Зеланд улсын Christchurch гэдэг хотод 6.1 магнитудын газар хөдлөлт болсон. За энэ газар хөдлөлтийн дараа одоо энэ зурган дээр харагдж байгаа ах トゥ хоёр баахан хүчтгэл хийгээд явсан байна л да. Гэхдээ энэ хоёр нэг юмыг олж харсан. Тэр нь юу вэ гэхээр хувийн сууц, амны сууцанд зориулсан газар хөдлөх тусгаарлах систем байхгүй байгаа юм байна гэж. Түрүүний миний үзүүлсэн энэ нөхөр бол айгүй хүнд даацчих байхгүй юу? Гэтэл энэ хоёрын бариад байж байгаа тэр төмөр энэ хөнгөн ган арга бүтээцтэй байшин, модон бүтээцтэй байшин зориулсан газар хөдлөлт тусгаарлах систем. Өөрөөр хэлбэл бид нар яагаад төмөр бетон байшин, цотгмол төмөр бетон, бүрэн цотгмол бетон барилга хийгээд байт юм бэ гэхээр газар хөдлөлтөнд нэг өгчгүйхэн л байх гэж тэрийг хийж байгаа юм. Газар хөдлөлтөнд төсвөртэй байшин гээд барилгын инженерүүд та нар байшингаа зарж байгаа бол тэр газар хөдлөхөд байшин чинь нураа таныг алчихгүй л гэсэн үг. Түүнээс газар хөдлөлтөнд эвдэрдэггүй байшин гэж энэ хорвоо дээр байхгүй. Яг л та машин унж явж байгаад мөргөлдөхөд таны машины будг нь хавхурах уу, төмөр нь хонхоох уу, багахан хэмжээний мөргөлтөнд ч тийм. Тэгээ та бие хоргоо үлдэнэ. Хүчтэй мөргөлтөнд бол та хэрвээ суудлын бүсээ зүүсэн бол амьд үлдэнэ, суудлын бүсээ зүгөөг бол үхэн шүү дээ. Яг үүнтэй л адилхан хүчтэй газар хөдлөлтөнд энэ барилга шиг ингээд нураа дунчихгүй, нураа дунсан ч хүнээ алчихгүй тул төсөлж байгаа барилга бол газар хөдлөлтөнд төсвөртэй барилга. За энэ газар хөдлөлтөнд бүр огт одоо эвдэрдгүүтэй хамгийн ойролцоод өгсөн хийцлэл бол энэ газар хөдлөлт тусгаарлах систем баггүй. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн үеийн технологи л гэж хэдүүлээ ойлгоно гэсэн үг. Одоо iPhone 15 гэдэг утас хамгийн сүүлийнх гэж байгаа бол энэ барилга дээр газар хөдлөлт тусгаарлах хамгийн сүүлийн шийдэл гэсэн үг. За энэ шийдлийн хувьд бол маш энгийн. Өндрийг нь тохируулчин. Тэгээд нэг 30 см зузаантай нийл суурь цутгачин. Тэгээд одоо тэр зүүн талд нь харагдж байгаа пүршнүүдтэй, эрзэн тулгууртай барилгадаа хийчнэ л гэсэн. Гэхдээ энийг төмөр бетон байшин зориулаагүй. Энэ бол модон хийцтэй, хөнгөн арга бүтээцтэй барилгад хийсэн. За давуу тал нь бол юу гэхээр маш хялбар хийцлэлтэй. Одоо тэр зүүн талд харагдж байгааг баг манай энгийн механик инженерүүд хийчихэндээ. Яа тэгэхээр энэ дандаа 100 ил зарагдж байгаа юм нөтөхгүй юу? За энэ бол өртөг багтай, түрүүчийн эрзэн, айхтар өндөр технологи ерөөсөө биш. За тэгээд ашиглалтын шаардлага хангацсан. Яагаад тэгэхээр энийг зэвэрдгүү гангаар хийдэг. Тэгэхээр 50 жилийн хугацаанд таны байшин найдвартай хамгаална л гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө энэ байшингийн одоо яаж хийгээд байгаа юм бэ гэж. За таны модон арга бүтээцтэй байшин байж ах нь байна. 2 давхар, 1 давхар. За энэний доор нэг суурийн модон араан байж ах нь байна. Тэр араамаа та нэг хэвтэй холбоосоор холбочих нь байна. За энэний дараа газар хөдлөлт тусгаарлах үе. Газар хөдлөлт тусгаарлах үе бол та саяны яриад байгаа нийл хавтан суурь 30 см зузаан нийл хавтан суурь дээр л тавьчихна гэсэн. Энэ 2018 оноос юу гэдэг Шинэ Зеландд энийг хэрэглээд эхэлсэн, энэ барилгадаа нэвтрүүлсэн. Энэ баруун талд нь харагдж байгаа 2 хос байшиндаа хэрэгжсэн байна л да жишээ нь. За энэ дээр би нэг бодит жишээ үзүүлэх гэж байгаа. Энэ бол 110 м квадрат талбайтай дан давхар нэг айлын сууц. За энэ суудсан дээр одоо юу гэдэг 3 бедрумтэй тий 3 унтлагын өрөөтэй том өрөөтэй энэ хангалттай л суудсан тий. Энэ суудсан дээр хэдүүлээ энэ газар хөдлөлт тусгаарлах саяны системийг хэрэглэе л да. Тэгвэл саяны нөгөө дөрвөн тал руугаа пүржинтэй тэр нэг харагдж байгаа баруун талын зураг, зүүн талын зурган дээр харагдж байгаа дөрвөн тал руугаа татлахтай хийцлэл байна шүү дээ. Энийг 9 ширхгийг хэрэгэлсэн байна л да. Тэгээ үлдсэн нь бол 39 ширхэг тулгуур нь бол зүгээр энгийн л тулгуур. Ямар нэгэн татлаггүй гэсэн. Тэгээд одоо юу гэдгийг за татлагтай тулгуур нь 2.5 сая, татлаггүй тулгуур нь 2 сая. За нэг тулгуур хийхэд 1 сая төгрөг гэдэг ингээд тооцох юм бол нэг 153 сая төгрөгийн л тухай ярьж байгаа. Тэгэхээр 110 м квадрат хаус гэдэг бол хэдүүлээ метр квадратын 2 сая 800-аар бодвол хэдэн төгрөг юм бэ? Одоо 500 хэдэн сая төгрөгийн тухай яриад шүү дээ. Тэгэхээр 500 хэдэн сая төгрөгөө та газар хөдлөлтний маргааш нь байшингаа заръя л да. Эсвэл та энийг хүчтгэх, шинжлэх шаардлага байхгүй гэж бодъё. Тэгвэл та анханасаа энэ байшинг барихад 153 сая төгрөгийг л зарцуулчаач л гэж. Энэ сонголтыг та өөрөө хийнэ л гэсэн. Газар хөдлөлт болох уу үгүй юу? Азаа үзэх тухайд бол би түрүү хэлсэн тий. Өнөөдөр ч хөдөлж болно газар хөдлөл. За энэ бол 2 давхар хаус 380 м квадраттай 47 ширхэг тулгууртай ойролцоогоор 188 сая төгрөгийн өртөгтэй. Энэ бол боломжийн тий.
За эрх зүйн зохицуулт. Энийг би бүр энэ үзэсгэлэн дээр бүр зориуд ярих гэж бодсон юм. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгж байгаа эрх зүйн зохицуултаар 9 м хүртэл өндөртэй, 600 м хүртэл талбайтай нэг айлын сууцны зураг төслийг боловсруулах, угсралт хийхэд ямар ч тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Өөрөлдвөл та энэ байшингаа зураг төсөлтөнд магадлал хийлгэхгүй, барилгын ажлын зөвшөөрөл авахгүй. Өөрөлдвөл та энэ байшингаа өөрөө ч барьж болно. Гэхдээ засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй, энд ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй компани ямар ч хариуцлага хүлээхгүй. Энэ бол 100% таны өөрийн эрсдэл. Дээрээс нь та бүхэн мэдж байгаа ямар ч гэрээн дээр газар хөдлөлт гэдэг бол давагдшгүй хүчин зүйл. Өөрөлдвөл ямар ч даатгалын гэрээ, ямар ч одоо тэр зураг боловсруулах гэрээ, ямар ч угсралтын гэрээ, газар хөдлөлтийн одоо улмаас үүссэн хохирлыг танд нөхөж олгох боломжгүй. Энэ бол байгалийн гамшиг, энэ бол давагдшгүй хүчин зүйл, force majeure. За, тэгвэл нэг ийм хуулийн зохицуулт байгаа. Тэрний юу гэхээр хэрвээ та өөрөө хүсвэл барилгадаа тусгай зөвшөөрөлтэй компани магадлал хийлгэж болно, бүх юмыг хуулийн дагуу хийлгэж болно. Энэ магадлал гэдэг байгаа зүйл өөрөө юу юм бэ гэвэл таны байшингийн үндсэн бүтээцийн бат бэхийн шийдлийг одоо хэрэглэгчийн аюулгүй байдал гэдэг байна. Таныг нэг одоо аюулгүй байдал учруулчихгүй хүн шиг одоо байна гэдгийг хараад бусаар мэрэгжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж хянахыг л хэлж байгаа. Гэтэл одоо энийг хийхгүй байгаа гэсэн. Хэрвээ та хүсэхгүй бол харин энд баригдаж байгаа байшин, энэ зарагдж байгаа байшингууд бол бүгд тусгай зөвшөөрөлтэй, бүгд зураг төслөө хийсэн, буух эзэнтэй, буцах хаягтай байшингууд. Та энийг яаж шалгах юм бэ гэхээр open data одоо бүх юм чинь transparent, open, нээлттэй тод болсон. Та open data цэг руу орлоо. Барилга угсралтын одоо зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй 800 компани байгаа. Угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4400 компани байгаа. Энэ компаниудад энэ байшин энэ таны барилгыг бариад байгаа компани байгаа мүү гүмөг шалгахад л болоо гэсэн. За энэ эрх зүйн зохицуулттай холбоотой Монгол улсад одоо ингээ баригдаад яваад байгаа нэг юм бодит жишээ гэрээ. Энэ гэхдээ муугийн жишээ шүү. Энэ сэндвичэн блок гэж байна. Энэ сэндвичэн блокийн одоо юу гэдэг нь давуу тал бол асар их. Яагаад гэвэл энэ өөрөө даацын бүтээцээ, дулаалгаа, өнгөлгөөгөө бүгдийг нэг дор хийдэг. Өөрөлдвөл таны хөдөлмөр зарцуултыг хэмнэн, материал зарцуултыг хэмнэн бүх юм чи хэвнэ. Гэхдээ энэ блок бол өөрөө Оросын холбооны улсаас нэвтэрсэн технологи гэхгүй. Оросын холбооны улс гэдэг бол газар нутгийнхан бараг л ихэнх нь 5-6 баалын л газар хөдлөлт. Одоо ногооноор харагдаж байгаа нь гэсэн үг. Дахиад саяны энэ сэндвичэн блок гэдэг байгаа хийцлэл бол өөрөө Сибирт ашиглагддаг. Гэтэл Сибир бол одоо энэ баруун талын зурган дээр нь харагдаж байна л да. Хойд хэсгээрээ суурьшил байхгүй баг. За уртлын хэсгээрээ суурьшилтай гэдэг байгаа тэр цэнхэрдэж байгаа population density 200 гэдэг тэр хэсгээр бол уушлаараа 6 баалтай ногоон. 6 баалыг бол барилга бүтээцийн тооцоонд газар хөдлөлттэй гэж тооцдоггүй. 7-8-тай бол газар хөдлөлттэй л гэж тооцдог. Тэгэхээр саяны блок бол өөрийгөө даадаг л хийц гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ байшингаар одоо Монголд 2 давхар байшин хаус барьчих. Та нарт зарж чинь тий. Гэтэл энэ бол ерөөсөө 16 см ханаар 2 давхар байшин барьчлаа л гэсэн үг. Энэ бол ойлгомжтой. Газар хөдлөхөд нуурна. Гэхдээ хин ч хариуцлага хүлээхгүй. Яагаад вэ гэвэл би түрүүн эрх зүйн зохицуултыг хэлсэн тий. Таны барилгыг тусгай зөвшөөрөлтэй компани барьсан юм уу? Таны барилгын зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй компани хийсэн юм уу? Таны барилгыг одоо юу гэдэг бат бэхийн даацын шийдлийг энэ аюулгүй байдлыг нь бие даасан мэрэгжлийн үйл ажиллагаагаар зохицуулсан юм уу? Хянсан юм уу? Магадлал хийлгэсэн юм уу гэдэг асуулт гэхгүй юу? Тэр асуултанд саяны байшингууд үгүй л гэж хариулна. Тэгэхээр одоо юу гэдэг би энэ дээр гарч ирээд энийг болохгүй гэж яриул шинэ юмыг үгүйсгэлээ, буруу юм ярьлаа, буруу хандлагатай байна. Гэтэ өөр арга байхгүй. Яа тэгэхээр миний таны хин нэгэн танил дотны хүн энэ байшинг бариулсан одоо амьдэрчээвэл тэр хүн өөрийгөө эрсдэлд оруулчлаа л гэсэн. Тэгэхээр энийг ярихаас өөр арга байхгүй. Энэ Улаанбаатар энэ Монгол улсын газар хөдлөлийн 500 жил нэг тохиолдох магадлалын одоо газар хөдлөлийн зураг л гэж ойлгочих. Энэ дээр улаан байгаа нь аюултай, цэнхэр байгаа нь ер нь харьцангуй гайгүй аюулгүй л гэсэн үг. Түрүүн хэдүүлээ Оросын холбооны улсыг харсан тий. Оросын холбооны улс бүхэлдээ ногоон байж байгаа байхгүй. Бараг л 75% нь ногоон. Гэтэл Монгол улс бараг 75% нь улаан. Ер нь газар хөдлөлийн эрсдэл л гэсэн үг. Тэгэхээр хаалтан дотор би юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэрэгжилтэй бакалаврын зэрэг олцсон туршлагатай хүнээр энэ блокыг хэрэглэхдээ анхааруулж зөвлөмж аваач.
Түүнээс биш энэ блокийг чанаргүй эсвэл энэ блокийг муу гэж огт яриад байгаа юм биш. Энэ блок бол чанартай, хөдөлмөрийн хөнгөвчлсөн сайн блок. Гэхдээ юу гэдэг нь каркас нь даацын бүтээцээр ханын дүүргэж болгож ашиглах ёстой л гэж би хэлж байна. За энэ бодит жишээ 3. За энэ бол полистирол блок. Одоо юу гэдэг юм те газар хөдлөлтөй бүсэд хучилтын автаа эргэлээд хийж байгаа тохиолдолд тойруулаад хучилтын төмөр утаан бүс эргэлэхгүй л энэ зүгээр авсахгүй юу? Газар хөдлөхөд энэ зүгээр авс болно л гэсэн үг. Тэгэхээр одоо энэ байшинг бол ингээ барьцсан байна. Энэ бол зах зээл дээр явж гин. 2 давхрыг ч барьж гин бүр. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр барилгын бүтээц, эдлийн технологийн инженер мэргэжилтэй хүн. Эсвэл барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжилтэй туршлагатай хүнтэй энэ үйл ажиллагаа явуулаад байгууллага хамтран ажилласаа. Яг тэгэхээр энэ байгууллага одоо ингээ үйл ажиллагаа явуулж байгаа нь ерөөсө буруу биш байхгүй. Энэ хүчин төгөлдөр мөрөгдөж байгаа эрх зүйн зохицуулалтаараа л үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага. За одоо жишээ нь энд нэг бичлэг байна л да. Энэ бичлэгийг би яаж тоглоулах вэ? Дахиад арих уу? За одоо энэ туршилт хийж байгаа байдал. Хэдүүлээ нэг iPhone гар утсыг ингээл нэг өндөрөөс унгаагаал тэгүн готлоо дэлгэц рүү ингээл цохоол те. Тэгэл энэ бол хагарахгүй байна айгуу сайн байна. Эсвэл нэг 4 5 Samsung утастай харьцуулаад хагараад байна гэд хэлдэж штэ. Энэ бол юу гэдэг юм бэ? Нөө туршилтын тест те. Гэтэл одоо манай мэрэгжлийн салбарт бол бүтээцийн бат бүхийг хэмжихтэй мэрэгжлийн лабораторид физик, механикийн шин чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоод шинжилгээний дүгнэлт гаргадаг байхгүй. А энэ тохиолдолд бол яах вэ? Би энэ хүнийг мэрэгжлийн хүнтэй хамтарч ажилласаа. Тэгээ даацын бүтээцийн бат бүхийн шийдлийг мэрэгжлийн хүнээс асуугаасай л гэдэг тийм мэрэгч. За тэгээд асуулт байгаа бол асуугаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.